За манай Авбикэр сайд бол амьдралын чанар сайжирсан гэж яриад байна. Миний хувьд бол амьдралын чанар сайжраагүй, улам муудаж байгаа. Та нар зүгээр л ард ирдийнхээ дунд очиод асуул да. Тэгээ ер нь бол хөрсөн дээр буусан юм хэдүүлээ ярмаар байна. Дандаа ийм нэг арга цаасан юмыг нэг өнгөрөөх гэсэн ийм байдлаар явсараагаад даамжраад өнөөдөр ийм байдалд хүрсэн шүү дээ. Ер нь бол тэгээ одоо хөрсөн дээр яг амьдрал нөгөө албан тусалгааны цонхоор амьдрал сайхан харагдж ийн гэдэг шиг юм яриха болио хэдүүлээ. Ер нь бол Авбикэр сайд айгүйх явдаг шүү дээ. Баян үлгий багш нар нь ч бас ам сайтай байдаг. Тэгэхээр энэ одоо яг энэ хөдөлмөрийн орчин нөхцөл гэдэг чинь багшийн мэрэгжил гэдэг бол айгүй онцлог мэрэгжил байхгүй, нялх нойтон хүүхдүүдтэй ажилладаг тийм ээ. Тэгэд хүнд хөдөлмөр байхгүй юу? Бид нар хүнд хөдөлмөр гэдгийг 90-ад оноос өмнө бол багшийн хөдөлмөр хүнд байсан юм байлаа. Одоо л ингээд цалингийн буулгахын тулд хөнгөн болгоцсон болохоос